Бүгдээрээ сайн уу? Шинэхэмжлэгтэй тавтай морил. За өнөөдөр хэдүүлээ 32 жилийн турш одоог хүртэл маш олон хэвлэл мэдээллийн хэрэгслэр олон нийт тэр дундаа шүүх шинжилгээний байгууллагын ажилчид, шинжээчид, судлаачид өөрсдийнхөөрөө маш олон онол, таамаг, сэжмийг гаргаж ирж ярьдаг нэгэн сэжигтэй хэргийн талаар ярилцах болно. Бүгдээрээ Nirvana гэх хамтлагийг бол мэдэж байгаа байх. Миний хувьд тэр урсгалын хөгжмийг сонсдоггүй ч гэсэн багаасаа өөрийн мэдэлгүй за энэ бол дэлхийн хэмжээний рок хамтлаг юм байна гэдгийг мэддэг болчихсон тийм хамтлаг байхгүй юу? Тэгвэл энэ хамтлагийн уураг тархин болсон, амин зүрхэн болсон Kurt Cobain гэх хүн ямар амьдралыг хэрхэн туулж явсаар эцэст нь 28 наснда тийм золгүй байдлаар амь насаа алдваа гэдгийг өнөөдөр хэдүүлээ нэлээд дэлгэрэнгүй ярилцъя. За тэгэхээр манайхан голоор нэг мэдээллийн чанартай зүйл хэлээдхий. Та бүхэн маань яг одоо гарч байгаа шинжээч олон ангид киногоо үзэж байгаа юу? Энэхүү цуврал нь Монголд болсон бодит гэмт хэрэгүүдээ сэтвлэгдэн хийгдсэн ба та бидний тэр бүр мэддэггүй шинжээч мэрэгжлийн онцлогийг харуулсан цуврал байгаа. Мэргэжлийн шинжээчдийн баг уур чадвар шаардсан эдрээ тэргүүдийн учрыг тайлах шинжээч олон ангид киног та бүхэн маань даваа гараг бүр Look TV болон Univision-ээс хүлээн авч үзэх боломжтой. Ахмад гал өдрөх. Эслэгч үлэмж. Надтай адилхан иймэрхүү төрлийн кинонд дуртай хүмүүс байгаа бол энэ кино та бүгдэд таалагдана гэж найдаж байна. За ингээд бичлэг рүүгээ эргээд орцгоё. За тэгэхээр Kurt Cobain нь 1967 оны 2 сарын 20-ны өдөр Вашингтоны Aberdeen хотод төрсөн. Тэрээр Cobain гэх айлын том хүү болон мэндэлсэн бөгөөд түүнийг төрснөөс 3 жилийн дараа дүү Kimberly ч мөн төрсөн байдаг. Аавынхаа тухайд гэвэл аав нь автомашин засварладаг механикч хүн байсан бол ээж нь харин зөөгч байсан. Гэр бүлийн амьдралынхаа тухайд гэвэл эхэндээ маш тогтвортой байсан. Эцэг эх нь хүүхдүүдийнхаа бүтээлч сэтгэлгээ аюулс чадварыг хайрцаглаж хааж боох биш харин ч эсэргээрээ түүнийг нь дэмждэг маш тийм халуун дулаан хайр халамж дүүрэн тийм орчныг олол хүүхдүүдтэй бүрдүүлж өгдөг байсан байна. За тийм ч учраас Kurt хожим нь гэр бүлийнхаа бага насны амьдралын талаар юу гэж ярьдаг гэхээр би маш аз жаргалтай өссөн гэж тэрээр өөрөө мөн ярьдаг. За гэхдээ Kurt багтаа маш хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Бүр үнэхээр яг өрөмний үт гэхэд нэг их хол зөрөхгүй. Маш хөдөлгөөнтэй дээр түүнд ADHD-гийн шинж тэмдэг илэрч гисэн. Тийм ч учраас аав ээж хоёр нь түүнийг 2 дугаар ангид байхад нь эмчэд үзүүлэхэд тэрээр ADHD-тэй болох нь онцлогдож гарч ирсэн. За тийм болохоор түүнд Ritalin гэх имийг бичиж өгсөн байгаа. Гэсэн ч эцэг эхийнхэн тухайд хүүдээ ийм жоохон байхад нь ийм хүчтэй имийг уулгах шаардлагагүй гэж үзэжсэн учраас хэсэг хугацаанд өөрсдөө ажиглахаар шийдсэн. Ингээд ажиглаад явж байх үед бол түүний зан авир эрс тэрс болж өөрчлөгдөж түүгээр зогсохгүй 7 дугаар ангид орох үедээ тэрээр байшингийнхаа дээврээс газар руу үсэрдэг болчихсон. Ийм байдлаар өөртөө маш тийм эрсдэлтэй үйлдэл хийгээд байсан учраас эцэг эх нь арга буюу нөгөө Ritalin гэх имийг нь уулгаж эхэлсэн. За энэ им нь бол ADHD-гээр онцлогдсон хүмүүст жороор олгодог им бөгөөд яг энэ имийг уух үедээ Kurt-д маш олон тийм гаж нөлөө үзүүлж байсан учраас энэ имнийх нь гаж нөлөөг дарахын тулд мөн давхар тайвшруулах имийг ч мөн уулгадаг байсан байгаа. Хэдийгээр эмийн аргаар түүний хит их хөдөлгөөнтэй байдлыг нь болон ADHD-гийн шинж тэмдгийг нь дарж байсан ч гэсэн Kurt бол маш тийм хөгжмийн өндөр мэдрэмжтэй, урлагийн өндөр торгон мэдрэмжтэй хүүхэд байсан. Багаасаа маш их хөдөлгөөнтэй, хөгжилтэй, алай хошин нээлттэй хүүхэд байсан байгаа. За энэ хөгжмийн өндөр мэдрэмжтэй гэдэг дээр нь хэдүүлээ жоохон дэлгэрүүлээд ярих юм бол тэрээр 2 настай байхдаа Beatles-ийн дууг дуулдаг байсан. 3 настай байхдаа өөрийнхөө хамгийн анхны дууг биччихсэн гэвэл та нар итгэх үү? Түүгээр зогсохгүй 4 настай байхдаа өөрөө төгөлдөр хуур тоглоод сурчсан байсан ийм хүүхэд. Үнэхээр бүр ингээд төрмөл аюас гэдэг нь бол энэ байхал гэж миний хувьд бодсон. Та нар 3 настай байхдаа юу хийжсэн бэ? Миний хувьд 3 настай байхдаа үсрээл илс шорон дээр азан тааруул илсэн дээр азан тарахгүй шорон дээр тоглол бэжсэн баг. Би бол тэгэж бодож байна. За тэгэхээр ийм өндөр торгон мэдрэмжтэй байжээ. Үүнийхээ хажуугаар маш гоё зурдаг байсан. Үнэхээр гоё зурдаг байсан болохоор өрөөгөөр нь дүүрэн Disney-ийн янз бүрийн хүүхэлдэйн киноны дүрүүдийг зураад хатчихсан байдаг байсан юм байна лээ.
Тэгвэл түүний энэ их урлагийн өндөр торгон мэдрэмж нь хаанаас улбаатай юм болоо гэд хайгаад үзэхээр түүний авга ах болох Чак Фреденберг өөрөө орон нутгийн хамтлагт тоглодог байсан. За харин нагац эгч нь болох Мэри нь өөрөө мөн хөгжимчин байсан эмэгтэй юм байна лээ. Түүгээр зогсохгүй түүний эмээн мэрэгжлийн уран зураач хүн байсан. Зураг зурдаг нэгэн байсан юм байна лээ. За тийм ч болохоор энэ их урлагийн талын авьяас бол түүний генэнд анханасаа байсан гэсэн үг. Түүний нагац эгч Мэри түүний талаар юу гэж ярьдаг гэхээр Куртийн манай гэр бүлд авчирсан аз жаргалыг үгээр хэлхийн арга байхгүй. Тэр жаахан хүүхэд манай гэр бүлд орж ирсэн цагаас эхлэн бидэнд аз жаргал, баяр хөөргийг түгээж исэн. Курт багасаа л маш тийм гэгээлэг, эрч хүчтэй, жаахан хүүхэд гэхээргүй тийм их өндөр харизмтай хүүхэд байсан гэж ярьдаг. Тэгвэл тэр их харизмтай, тэр их гэгээлэг хүүхдийн тэр хөгжилтэй нийтэж зам байдал нь нэг л өдөр өөрчлөгдсөн. Яасан гэхээр 1976 онд түүний 9 настай байхад нь аав ээж хоёр нь хин нь өөр өөрсдийнхөө замаа хөөхөр болж салцгаахаар болсон. Энэ нь Куртийн сэтгэл санаанд маш муугаар, маш сөргөөр нөлөөлж эхэлсэн. За тэдний салсан шалтгааныг бол хүмүүс юу гэж ярьдаг гэхээр мөнгөний гачигдал санхүүгийн асуудлаас болж эцэст нь салцгаахаар болсон гэж ярьдаг. Хожим нь 1992 онд Курт аав ээжийнхээ талаар юу гэж ярьдаг гэхээр дундаж амьдралтай мэд харагдахыг хичээж дүр үзүүлдэг байсан цагаан арстнууд байсан гэж өөрөө ярьсан байдаг. Тэгэхээр түүний энэ яриа нь санхүүгийн асуудал байсан гэдгийг нь бол батлаад өгж байгаа юм. За ингээд аав ээж хоёр нь салахаар боллоо. Салсны дараачаас Курт хэсэг хугацаанд аав дээрээ байхаар болсон. Гэсэн ч аав нь нэг их удалгүйгээр хоёр хүүхэдтэй өөр эмэгтэйтэй шинээр гэр бүл зохиож шинэ амьдралаа эхлүүлсэн. Энэ нь Куртийн хувьд анханасаа сэтгэл зүйн тогтворгүй байгаа дээр нь бүрл нэрмээс болж өгсөн байгаа. Ингээд нэг их удалгүй хосууд ч мөн шин гишүүнээ үлхийдэж авах болсон. Энэ үеэрээ аав нь юу гэжсэн гэхээр ээж дээрээ очиод хэсэг хугацаанд амьдрахыг зөвлөсөн байгаа. Ингээд Курт ээж ах руугаа очихоор болсон. Яг ээж ах руугаа нүүж очихдоо зэрэгцээд ээж нь ч гэсэн шинэ хүнтэй сууж шинээр амьдралаа зохиож эхэлсэн. Гэхдээ тэр хүн нь бол сайн хүн байж чадаагүй. Тэр хүн нь маш тийм хатуу ширүүн зан чанартай, архины хамааралтай хүчирхийлэгч нэгэн байсан. Тиймч болохоор ээжийг нь ч тэр, Куртийг ч тэр гэр бүлийн хүчирхийлэлд оруулж хүчирхийлдэг байсан. Нэг удаа бүр түүнийг зодж агаад Куртийн гарыг нь хуглаад эмнэлэгт хүртэл хүргэгдэжсэн тохиолдол гарсан юм байна лээ. За ийм аимшигтай хүний яргалал доор ээжтэйгээ хамт амьдрах болсон нь түүний сэтгэл санааг бүр аимшигтай хурцтуулж ингээд тэрээр гэрээсээ дайжах, гэрээсээ гадуур хоноглох гэх мэтчлэн жоохон тийм тэнмэл байдалд шилжсэн байгаа. Эцэг эх нь өөрсдөө уучраа олж чадахгүй, хүүхдүүдээ хин дээрээ байлгахад шийдэж чадахгүй иймэрхүү утгагүй байдлуудаас болж хүүхдүүд маш ихээр хохирж исэн. Тиймч болохоор Куртийн зам байдал маш ихээр өөрчлөгдөж эхэлсэн. Уул нь маш хөгжилтэй, нээлттэй, нийтэж хүүхэд байсан бол тэрээр бүр эсэргээрээ дууга хурааж, дотогшоогоо нэг л тийм ууртай, уцаартай дүнсгэр нэгэн болж эхэлсэн байгаа. Үүнийг нь эргэн тойрон найз нөхд нь маш ихээр анзаарч ажиглаж эхэлсэн. За ингээд аав ээж хоёр нь бол нилээн ийм асуудалтай хинийх нь гэрт байх боломжгүй байсан учраас тэрээр эмээ өвөөгийнхоороо ах эгчийнхаараа түүгээр зогсохгүй найзуудынхаа гэрээр ингэж хоног төөрүүлж заримдаа бүр гудамжинд хүртэл хонох тохиолдол байдаг байсан маа. Нэг л их өөрийнхөө хувцсыг үүрч айл айлаар дамжин хоногсон хүн болсон. За Куртийн яг энэ үеийн өөрийнхөө амьдралыг илэрхийлсэн, тодорхойлсон хэдэн мөртийг бол хүмүүс одоо хүртэл ярьдаг. Тэр нь ямар мөртүүд байсан гэхээр би ээжийг үзэн яддаг, би аавыг үзэн яддаг, аав ээжийг үзэн яддаг, ээж аавыг үзэн яддаг. Энэ нь намайг гуниглахад хүргэдэг гэдэг ийм утгатай тийм богино мөртүүдийг өөрийнхөө хан дээрээ сийлэн бичсэн байдаг. За үүнийг нь бол одоо хүртэл хүмүүс гаргаж ирж ярьдаг. Ийм л хэцүү нөхцөл байдалд байсан юм байна. За ингэж явсаар 13 нас хүрмэгцээ тэрээр хар тамхи хэрэглэж баг гарын хулгай хийж эхэлсэн. Жижиг сажиг зүйл шомптож, түүнийг идэж, хэрэглэж, эсвэл зарж иймэрхүү байдлаар өдөр хоногийнхоо хэрэглээнийхээ мөнгийг болгодог байсан маа. За үүнийхээ хажуугаар сургуулийн орчинд мөн сургуулийн хүчирхийлэлд өртдөг байсан.
За яагаад түүнийг сургуулийн орчинд ингэж хүчирхийлж дээрлэх болов гэхээр яг тэр үедээ нийгэм нь эр хүн шиг байх ёстой, эр хүн хүчтэй хатуу чанга байх ёстой. Тэгэж сургадаг байсан байна. Гэтэл яг тухайн үед бол Kurt ижил хүсд найзтай байсан, бэлгийн цөөнх найзтай байсан. Мөн тэрээр өөрөө тийм туранхай, эзэнхий, жоохон тийм тунай мутай юм шиг харагддаг байсан нь түүнийг ч гэсэн ижил хүстэн гэж гүтгэхэд хүргэсэн байна. Хэдийгээр Kurt өөрөө ижил хүстэн байгаагүй ч гэсэн түүнийг иймэрхүү шалтгаан гаргаж ирээд дээрлэгдэг байсан байгаа байхгүй юу. За энэ цаг мөчөөс эхлэн аав нь бол түүнийг эр хүн нөгөө хатуу чанга байх ёстой тий. Чи ийм болохоор л хүүхдүүдэд хүчирхийлүүлж байгаа. Чи ийм болохоор л хүүхдүүдэд дээрлэхүүлж байгаа ингээд хит хитэн спортын дугууланд түүнийг хүчээр явуулж эхэлсэн. За энэ спортын дугууландаа бол Kurt өөрөө явах ямар ч сонирхол байхгүй. Тэрээр спортод ямар ч сонирхол байхгүй байсан. Гэсэн ч аавынхаа шахалтаар 3-4 сар явбал тэр дугуулангаасаа гардаг байсан юм байна лээ. Kurt-ийн тухайд юу хийхийг хүсдэг байсан гэхээр өдөржингөө дуу сонсоод, дуу дуулаад, эсвэл дуу бичээд, хөгжим тоглож, зураг зурах сонирхолтой, өдөржингөө өрөөндөө байх сонирхолтой тийм хүүхэд байсан. Гэтэл харин эсэргээрээ аав нь түүний хүүхдүүдээс өмөөрхөн битгий ингэж дарамтлагдаг байсан байна. Энэ мэд араасаа нийгмээс ирэх, эцэг эхээс ирэх, хүүхдүүдээс ирэх дарамтаас болоод түүний ходоод аимшигтай өвддөг болчихсон. Бүр ходоод нь маш тэгж халуу шатж байгаа юм шиг, дотроосоо түлэгдэж байгаа юм шиг өвддөг. Үүнээсээ болоод маш ихээр дотор муухаарч, бөөлждөг, унтаж чадахгүй, идэж чадахгүй ийм хэцүү нөхцөл байдал үүсдэг байсан маа. Энэ өвчнөөсөө болж нэлээд их шаналдаг байсан. Тийм ч учраас жингийн хэлбэлцэл бол маш их үүсдэг байсан. Тухайн үед эмчнэрт үзүүлэхээр эмчнэр бол оншийг нь тодруулж чаддаггүй. Ээж нь ч гэсэн яг ийм байдлаар яг адилхан шинж тэмдэгтээ өвдөжсэн, шаналжсэн учраас энэ зүгээр удамшлын өвчин баха. Угаасаа эмчнэр тийш оншийг нь тодорхойлж чаддгүй маа. За тийм болохоор чи зүгээр ингээд хэсгээс өөр арга байхгүй гэд хүүгээ нэг их тоодоггүй байсан маа. Хожим нь 1993 онд Kurt нэгэн ярилцлагын үеэр миний ходоод маш их өвддөг байсан. Ходоодны дурангийн шинжилгээнд орох болгонд ходоодонд чинь улаан өнгийн тийм цочроо үүссэн байна, улаан өнгийн шархлаа үүссэн байна гэдэг шинжилгээний хариу гардаг байсан ч энэ нь яг ямар өвчин, юунаас болж энэ үүсэт байгаа гэдгийг эмчнэр тодорхойлж чаддаггүй байсан. Миний хувьд бол энэ цэвэр сэтгэл зүйтэй холбоотой байх. Цэвэр сэтгэл зүйн өөрчлөлт, тэр сэтгэл зүйн их дарамт, депресс маань эцэстээ ингэж миний бие мах бодит сөргөөр нөлөөлсөн байх гэж би боддгоо гэж өөрөө ярьж исэн. За Kurt-ийн тухайд гэвэл хожим нь яг энэ өөрийнхөө Nirvana гэх хамтлагаа байгуулад, олонд танигдаад урлын ажиллагаа хийгээд явж байгаахаа хажуугаар тэрээр маш их тийм идэгдэггүй хүнд өвчнүүдийн талаар, сэтгэл зүйн эмгэг, сэтгцийн эрүүл мэндийн талаар маш ихээр ном уншиж судалдаг байсан. За иймэрхүү байдлаар ходоод нь маш ихээр өвддөг, бүр тэсхийн аргагүй хэцүү өвддөг байсан учраас тэрээр маш хүчтэй героин гэх хар тамхиг хэрэглэж эхэлсэн. Энэ хар тамхиа 3 хоногийн турш тасралтгүй хэрэглээд байхад хүртэл түүний ходоод өвдөхгүй, харин ч эсэргээрээ түүнд маш ихээр тайвширлыг өгчээсэн гэсэн. Яг л нөгөө Euphoria гэх киноны Rue шиг өвчнөө дарахын тулд хар тамхи хэрэглэж явсаар байгаад эцэст нь донтолтонд хүрчихсэн байна. За энэ донтолтын талаар түүний бэлэвсэрч үлдсэн эхнэр нь юу гэж ярьдаг гэхээр багасаа Ritalin гэх маш хүчтэй эмийг хэрэгэлсэн учраас түүнд энэ хар тамхинд ингэж донтох болсон, эрт хар тамхи хэрэглэх болсон суурийг нь тавьсан гэж өөрөө тайлбарлан ярьж тэгэж боддгоо ярьсан байдаг байхгүй юу? Гэхдээ нөгөө талаас эмчнэр юу гэж үздэг гэхээр энэ ADHD-гийн Ritalin гэх эмийг тогтмол удаан хугацаагаар хэрэгэлсэн хүн бол харин ч эсэргээрээ хар тамхинд донтох эрсдэл маш бага байдаг учраас энэ бол ямар ч үндэслэлгүй гаргалгаа гэж түүний эсрэг бас ийм гаргалгаа онлыг гаргаж ирж ярьдаг юм байна лээ. За ингээд энэ их хар бараан зүйлсээс хэрхэн ангижрах вэ? Энэ их хар бараан мэдрэмжүүдийг, энэ их уур уцаарыг хэрхэн гадагшлуулах вэ гэд бодож байгаад түүний ганц гаргалгаа нь ердөөсөө л хөгжим байсан. За би Kurt-ийг өмнө нь хөгжмийн маш өндөр мэдрэмжтэй, аав ээж нь ч гэсэн дэмждэг байсан гэж хэлчихсэн да. За тийгвэл түүний эмээ өвөө хоёр нь Kurt-д баг байхад нь Mickey Mouse-тай бөмбөр авч өгч бэлгэлж исэн юм байна лээ. За түүний дараачаас өвөө эмээ хоёр нь Kurt-д яг жинхэнэ бөмбөрийн иж бүртэл хүртэл бэлгэлж байсан. Аав ах нь харин түүнд Японоос авчирсан
Цахилгаан гитараа хүртэл бэлгэлжсэн байна. Ингэхдээ зүгээр нэг бэлгэлээгүй. Түүнд гитар хэрхэн тоглохыг хүртэл өөрийнхөө найз Warren Manson гэх үүнээр заалгуулж исэн гэсэн. Тэгэхээр хэдийгээр аав ээж хоёрын нь асуудал хэцүү байсан ч гэсэн ар гэр нь бол аль болох хүүг дэмжихийг хичээж исэн. Ингэж явсаар тэрээр тухайн орон нутгийнхаа хамтлаг болох Melvins гэх хамтлагийн Buzz Osborne гэх хүнтэй танилцж чадсан. Энэ хүн л түүний амьдралыг цоо шин төвшөнд гаргаж түүнд цоо шин үүд хаалгыг нээж өгсөн хүн гэхэд нэг их хол зөрөхгүй. За Buzz бол Kurtтэй маш их цагийг өнгөрөөж хамтдаа хүссэн цаг хугацаагаар нь хөгжим тоглодог байсан. Гитар тоглодог байсан түүнд янз бүрийн хөгжмийн талаарх мэдлэг мэдээллүүдийг зааж өгдөг байсан. За ингэжэл өнөөгийн гайхалтай панк рок, heavy metal, Nirvana гэх хамтлагийн үндэс суурь нь тавигдсан. Ингээд 1983 онд тэрээр орон нутгийн хамтлагуудтай хамт анхны бүрэн хэмжээний тоглолтод оролцож, тайзан дээр гарч анхны тэр гайхалтай мэдрэмжийг авсан. Тэмч учраас тэр мэдрэмжээ алдахгүй тулд тэр мэдрэмжээ дахин мэдрэхийн тулд тэрээр хідэн цагаар чамаагүй гитараа тоглоод суучдаг болсон. Энэ хоорондоо тэрээр нэгээс нөгөө рүү айл дамжаад яваад байгаа штэ. За ингэж явсаар тэрээр Jesse Reed гэх найзынхаа гэрт хэсэг хугацаанд амьдрах болсон. Түүний гэрт болвол маш их хэмжээний хөгжмийн зэмсгүүд байдаг, төрөл бүрээрээ байдаг. Энэ бол багаасаа хөгжимд дурлаж өссөн Kurt-ийн хувьд газрын диваажн л байсан гэсэн үг. Юу хүссэн хөгжмийн зэвсгээрээ тоглох боломжтой. Хэдэн цагаар ч хамаагүй тоглох боломжтой байсан гэд боддоо. Тэгэхээр тэр хүний хувьд ямар их аз жаргалыг өгөв тийм үү? За ингээд энэ Jesse гэх найзандаа байхдаа янз бүрийн хөгжмийн зэмсгээр тоглож, дуу зохиож исэн. Бусад цаг үедээ бол бааз дээр очиод баазтай цуг хэдэн цагаар ч хамаагүй мөн гитар тоглоод байж идэг байсан. Үүний хойно бол түүний сурлагын дүн байна. За бие даалт, гэрийн даалгавар, ирээдүйд ямар мэрэгжил эзэмших билээ гэдэг ч юм уу. Иймэрхүү асуудлууд хөврөөл явж байгаа штэ. Гэтэл түүнд огтхонд сонирн байгаагүй. За ингэж явсаар яг сургуулаа төгсгөөс 2-7 хоногийн өмнө сургалтын алба түүнтэй уулзаад цаашаад үргэлжлүүлээд наад захын коллежид хүртэл дэвшин суралцах боломжгүй түүний дүн хангалтгүй байна гэдэг тэр мэдээг сонссон байна. За үүнийг сонссон ээж нь хүртэл түүнд 2 сонголт өгсөн. Нэг бол ажил олчихъя, үгүй бол манай гэрээс яв гэдэг сонголтыг өгсөн байна. Ингээд нэг их удалгүй ганц 2 хоногийн дараа Kurt өөрийнхөө бүх ачааг баглаад ээжийнхаа гэрээс нэг мөр явсан. Энэ хүнд цаг мөчт нь түүний хажууд Chris Novoselic гэх найз нь мөн байдаг байсан. Тэрээр Kurt-тэй ахлах сургуульд байхдаа танилцсан. За энэ хоёр бол хоёулаа хөгжмийн маш өндөр мэдрэмжтэй, хоёулаа хөгжимд дуртай. За тийм хүүхдүүд байсан учраас хамтдаа цагийг маш ихээр өнгөрөөдөг байсан. Кристийн тухайд ээж нь өсчин байсан учраас яг тэр өсчний дээд давхрын өрөөнд хоёулаа өдөржингөө хөгжим тоглож суучдаг байсан гэж хөгжмийн бэлтгэлээ хийдэг байсан. За ингээд тэд хамтдаа 1987 онд Nirvana гэх хамтлагийг байгуулсан ба буддын шашны үзлээс хамтлагийнхаа нэрийг авсан байдаг. За ингээд Nirvana хамтлаг бий боллоо. Nirvana хамтлаг эхэндээ яг одоо нэг сүүлд байсан бүрэлдэхүүнээр бол байгаагүй юм байна лээ. Кристийн тухайд гэвэл тэрээр дуугаа дуулж гитар тоглодог. Харин Kurt-ийн тухайд бөмбөрөө хариуцаж тоглодог байсан бол өөр нэгэн бааз гитарчтай байсан. Тэд хамтдаа дуугаа дуулаад бэлтгэлээ хийгээд ингээд явж байх үед хоорондоо нэг л уучраа олж өгөхгүй, нэг л дуу нь гоё гарч өгөхгүй байсан учраас ер нь гишүүдийнхаа үүрэг ройлыг нь солиод үзье гэдэг тийм одоо шийдвэрт хүрсэн байна. Ингээд Kurt өөрөө дуугаа дуулж гитараа тоглодог болсон бол харин бааз гитарчныг нь Chris хийж өөр нэгэн бөмбөрчнийг хамтлагтаа элсүүлсэн. Гэхдээ тэдний хамтлагийн тэр бөмбөрчнүүд нь бол 1-2 сар байгаад нэг их удалгүй ингээд солигдоод байдаг байсан. Яагаад гэхээр Kurt болон Chris хоёр хин нь чи манай хамтлагт тэнцлээ, чи манай хамтлагийн одоо ингээд үндсэн бөмбөрчин шүү гэж хүлээн зөвшөөрдөггүй байсан. Яах гээд байгааг нь мэддэхгүй жоохон тийм одоо өөгч биш, булчирхаач биш ингэж тоглож явдаг байсан баа. За ингэж явсаар тэд 1988 оны 11 сард 1969 онд гарч исэн Love Buzz гэх Shocking Blue хамтлагийн дууг coverлон дуулж гаргасан. За ингэхдээ зүгээр нэг гаргаагүй. Sub Pop гэх нэртэй лейблээр дамжуулан цацсан байдаг юм байна. Харин тэдний хамгийн анхны яг өөрсдийнх нь дуу нь бол 1985 онд Kurt-ийн зохиож исэн
Spank Through гэх нэртэй дуу байсан. Ингээд 1989 онд Nirvana хамтлаг өөрсдийн хамгийн анхны Bleach гэх цомгоо цацсан. За энэ цомог нь худалдаанд гарсан даруйда 40,000 хувь борлогдсон гэж хэлсэн баха. 40,000 хувь борлогдсон ашиг орлогын хувьд бол тийм ч их ашиг орлоготой байж чадаагүй. Гэхдээ шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээг авч улс даяар хүмүүс танигдаж эхэлсэн. Үүний дараа жил нь буюу 1990 онд Kurt Krist хоёр өөрсдийн хамтлагтаа яг үндсэн бөмбөрчнийг хайж эхэлсэн байна. Ингэж явсаар тэд Dave Grohl гэх одоогийн яг тэр Nirvana хамтлагийн үндсэн бөмбөрчин гишүүн болох залуутай танилцж түүнийг багтаа хамтлагтаа нэгтгэснээр ийхүү Nirvana хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ болж чадсан. Үүнээс хойш залуучууд маш хурдан хугацаанд ажилдаа шамдан орж 1991 онд Nevermind гэх маш амжилттай болсон альбомоо цацсан байна. За энэ альбом нь бол эхний удаад 50,000 хувь борлуулагдаж гаргана гэд 50,000 хувийг л хэвлчихсэн байсан юм байна лээ. Гэхдээ 1991 оны сүүл гэхтэл 7 хоногт 400,000 хувь борлогддог болчихсон байсан. Тийм хэмжээний амжилттай цомог болж чадсан. За энэ цомогт багтсан Smells Like Teen Spirit нэртэй дуу нь коллеж болон нийтийн радиогоор маш их тоглогдож хамгийн их тоглогдсон дуу болж тодорсон байна. Ингээд 1992 оны 1 сард Billboard чартыг энэхүү цомог нь нэгээр тэргүүлж бүх нийтээрээ тэднийг сонсдог болсон. За тийм болохоор залуучууд илүү холыг мөрөөдөж, илүү холыг зорих болсон. За тэдний хамгийн анх гэрээ байгуулсан Sub Pop гэх энэхүү лейбл нь жижигхэн лейбл байсан. Тийм учраас залуучуудын мөрөөдөд байгаа, зориод байгаа тэр ирээдүйд нь энэ лейбл нь хүргэж өгч чадах хэсэг нь жоохон эргэлзээтэй байсан учраас залуучууд арай илүү том газартай гэрээ байгуулахаар хайж эхэлсэн байна. За ингэж явсаар DJC Records гэх нэлээд том лейблтэй гэрээ байгуулж чадсан. За мэдээж давхар гэрээ байгуулчихсан учраас Sub Pop-ийн гэрээнээс хэрхэн гарах уу гэдэг асуудал үүснэ. Гэтэл энэхүү гэрээнээс хамгийн ашигтай байсан нь Sub Pop гэх лейбл байсан гэвэл та нар итгэх үү? Энэ Sub Pop нь бол анх Nirvana хамтлагтай ердөө $600 л гэрээ байгуулсан юм байна лээ. Гэхдээ сүүлд гэрээ байгуулсан Records нь бол Sub Pop-тай харилцан тохиролцоод ингэхдээ тэдний гэрээг нь худалдаж аваад мөн ирээдүйд Nirvana гэх хамтлагийн гаргасан дуу бүрээс, цомог бүрээс тэд роялти хүртэх боломжтой гэдэг байдлаар тэдэнд давуу талыг олгоод ийхүү өөрсдөн рүүгээ гэрээг нь шилжүүлж авсан байгаа. За ингэжэл Sub Pop бол илүү ашигтай үлдэж чадсан. Sub Pop-ийн тухайд гэвэл тэд бид үнэхээр ашигтай байж чадсан. Бид энэ хамтлагаас ингэж их ашиг олоод эцэст нь өөрсдийнхөө тэр санхүүгийн хувьд хэцүү байсан нөхцөл байдлаас гарч чадсан гэдэг зүйлийг хүртэл хожим нь ярьж исэн. Тэгэхээр Sub Pop бол илүү ашигтай байсан маа. Ингэжэл томоохон рекордсууд харьяалагдаж ингэхдээ урьдчилгаа гэхтэл $287,000 авч чадсан байна. Дөнгөж урьдчилгаа гэхэд $287,000 гэхээр нөгөө нэг Sub Pop-ийн $600 гэрээ бол хажууд нь инээдтэй санагдаж байгаа үстэй. Ингээд 1992 онд өөрсдийн демо дуунууд болон ховор бичлэгүүдээ эмэгтгэл болгон Incesticide гэх цомгоо гаргасан. Энэ нь фэнүүдийн хамгийн дуртай цомог гэж нэрлэгддэг. Үүний дараа жил нь буюу 1993 онд өөрсдийн хамгийн сүүлийн цомгоо цацсан. Энэ нь дэлхийд даяар 75 сая хувь борлогдож тэдний хамтлагийг дэлхийн хамгийн их борлуулалттай хамтлагуудын нэг болгож чадсан байна. Мөн энэ ондоо тэд MTV-гийн Unplugged шоун дээр үзүүлбэр үзүүлсэн ба ингэхдээ тэдний тоглолт, тэдний үзүүлбэр үнэхээр амжилттай, үнэхээр гайхалтай болж чадсан. За тийм ч учраас энэ үзүүлбэрийг нь хүмүүс одоо хүртэл дахин ухрааж үздэг. Түүгээр зогсохгүй 1994 онд яг энэ үзүүлбэрээр нь цомог болгон гаргаж энэ нь дэлхийн нийтэд 14 сая хувь борлогдсон. Мөн Америк болон Их Британий чартуудад нэгээр жигсэжсэн гэсэн. Мөн яг энэ цомгоороо тэд Grammy Awards-аас шагнал хүртэж чадсан. Тэдний 3 дахь альбом нь хэдийгээр Grammy Awards-д нэр дэвшсэн ч гэсэн яг шагналаа бол хүртэж чадаагүй. Гэхдээ тэдний энэхүү үзүүлсэн үзүүлбэр нь тэдэнд Grammy-г авчирч ирж чадсан байгаа.
За яг энэ тоглолтод яг энэ үзүүлбэрээ үзүүлэхээс өмнө нь бол MTV-гийн удирдлагуудтай нэлээд асуудалтай байсан, нэлээд үл ойлголцолтой байсан гэдгийг маань яагаад гэхээр Nirvana-гийн зүгээс бол өөрсдийнхөө заавал хит болсон дуунуудаа дуулна гэж бодохгүй байна. Харин бид өөрсдийнхөө яг хүссэн дуугаа дуулах болно гэжсэн бол MTV-гийн удирдлагынхны зүгээс зөвхөн хит болсон дуунуудыг чинь үзэгчид сонсомоор байгаа, тэднэрийгээ сонсгоо гэж шаардж исэн маа. Гэсэн ч эцэст нь Nirvana-гийн шийдвэрээр ийхүү тоглолтоо хийж энэ нь эцэстээ ийм байдлаар амжилтанд хүрч чадсан байна. Гэхдээ Kurt Cobain яг энэ цомгоо олон нийтэд цацагдаад, худалдаалагдаад, Grammy Award-аас шагнал хүртээд гих мэтчлэн тэр болгоныгоо бол харж чадаагүй. Түүнээс өмнө нас барчихсан байсан. Энэ тоглолтод ороод нэг их удаагүй өөд болсон гэсэн үг. За ингээд хэдүүлээ үргэлжлүүлээд түүний хувийн амьдрал, хайрын амьдрал нь ямар байсан, хар тамхины хэрэглээ, сэтгцийн эмгэг, сэтгцийн эрүүл мэнд нь ямар байсан гэдэг талаар жоохон дэлгэрүүлээд яриадах юм. Kurt Cobain ер нь өөрийнхөө яг энэ хөгжмийн замналаараа явж байх үедээ хит хитэн эмэгтэйчүүдтэй холбогдсон, тэр дундаас би хамгийн их анхаарал татсан, хамгийн их драма үүсгэсэн хоёр эмэгтэйг та бүгдтэй ярьж өгье гэж бодож байна. За эхний эмэгтэй бол Mary Lou Lord гэх эмэгтэй байгаа. 1991 оны 9 сарын 23-ны өдөр Kurt энэ Mary гэх эмэгтэй хоёр хамгийн анх удаа танилцсан. Гэхдээ Mary-гийн тухайд гэвэл Kurt болон Nirvana хамтлагийн талаар хэдийнэ мэддэг, тэдний хамтлагийн дуунд бүр ингээд шимтэн орчихсон, бүр улаан ногоон фэн болчихсон тийм хүн байсан байгаа байхгүй юу? Өөрийнхөө найзуудаа радиод ажилладаг байсан найзуудаараа дамжуулаад Nirvana хамтлагийн цацагдаагүй байгаа дуунуудыг олоод сонсчихсан байсан. Тийм ч учраас энэ хамтлагаар бол бүрэн амьсгалж исэн гэсэн үг. Ингэж явсаар 9 сарын 23-ны өдөр тэд хамгийн анх удаа танилццгаасан. Энэ оройноо Mary болон Kurt хоёр хоорондоо шүнжэнгөө юм ярьж, элдвийг ярьж дотонсож хамт хонцгоосон. Гэхдээ ямар нэгэн бэлгийн харилцаанд бол ороогүй гэдэг. За ингээд энэ цаг мөчөөс эхлэн тэд ойр ойрхон бие биентэйгээ уцаар ярьж, салж хагцаж чадхаа болж маш хүчтэйгээр бие биендээ татагдаж эхэлсэн. Ингээд энэ явдлаас хойш ердөө 6 хоногийн дараа буюу 9 сарын 29-ны өдөр Nirvana хамтлаг Seattle-д тоглолтоо хийхээр болсон. Энэ өдөр Mary-гээс битгий яваач гэж гуйжсэн боловч Mary Бостон дах өөрөө ажлаа алдах гээд байсан учраас арга буюу Бостон руугаа ажил руугаа буцахаар болсон. Гэхдээ энэ орой Kurt өөрийн ирээдүйн эхнэр болох Courtney гэх эмэгтэйтэй танилцсан. Гэхдээ яг энэ Courtney-тэй танилцсанаасаа хойш Mary-тэй үргэлжлүүлээд холбоотой байсан уу гэвэл байсан. Ингэж явсаар 11 сарын 5-ны өдөр, яг энэ оныхоо 11 сарын 5-ны өдөр Mary-тэй өмнөх шөнө нь хамт онцоод өглөө нь сэрцгээсэн. Ингээд сэрсний дараачаас бол хамтлагийн гишүүд Mary-гийн хажууд Courtney чамайг залгаарай гэсэн шүү гэж хэлсэн байна. Тухайн үед Mary Courtney гэж хэнийг хэлээд байгааг ерөөсөө мэдээгүй, түүнээс гадна зүгээр л өөрийнх нь хамт ажилладаг хүмүүс юм байлгүй дээ гэж бодоод тоогоогүй өнгөрөөсөн. Гэтэл дараачийн тоглолтоо хийх газар руу Kurt-тэй цуг хамт явъя гэсэн боловч Kurt тэнд хийх ажилтай гэд түүнийг дагуулж явахыг бол хүсээгүй. Ингээд Mary хоцорсон байдаг. Энэ явдлаас хойш 1-2 хоногийн дараа тоглолтын дээр Kurt юу гэж хэлсэн гэхээр Hall хамтлагийн гишүүн Courtney энэ дэлхийн хамгийн шилтгэн гэдгийг би та бүгдэд хэлмээр байна гэж хэлсэн байгаа. За энэ нь бол Mary-гийн хувьд маш тийм цочролт орох үе асуудал байсан. Өчигдөр уржигдархан нь өөртөө хамт хонсон залуу одоо өөр эмэгтэйг шилтгэн энтер гэд ингээ ярьж байгааг сонсоод Mary-гийн хувьд жоон сонин санагдчихсэн байгаа. Яагаад ингэж хэлсэн гэхээр яг тухайн үедээ Courtney жирэмсэн болчихсон байсан. Түүнийгээж Kurt-д хэлсэн бах, тийм болохоор тэрээр яг тоглолтынхоо өмнө бүх нийтэд маш олон хүмүүст хандаж ингэж хэлсэн нь бол ийм учиртай бахаа гэж миний хувьд бодож байна. За ингээд хэдүүлээ одоо энэ Courtney гэх хүний талаар жоохон дэлгэрүүлээд яриадах юм. Courtney 1964 оны 7 сарын 9-нд Сан Францискод төрсөн. Kurt-аас 3 насаар эгч бүсгүй байгаа. 16 нас хүрээд гэрээсээ явж Европоор хэрэн тэнэж явсаар байгаад 1989 онд өөрсдийн Hole гэх энэхүү хамтлагаа байгуулсан. За энэ хамтлаг нь бол 4 гишүүнтэй, нэлээд эрч хүчтэй, тийм эрс тэрс үзүүлбэр тоглолт үзүүлдэг гэдгээр олон нийтэд хэдийнэ алдартай болчихсон байсан. Тэд 4 студио альбомтой, 3-аас 4 EP альбомтой, түүгээр цогсохгүй сая 2025 онд
бас нэгэн альбом гаргасан юм байна лээ. За дээр нь Кортни бол жүжигчин байсан. Тэрээр өөрийн жүжигчний карьераа 1986 онд туслах дүрээр ажиллаж хамгийн анхудаа тайзан дээр гарч исэн. Үүнээс 10 жилийн дараа буюу 1996 онд The People vs Larry Flint гэх кинонд дүр бүтээж тухайн дүрээрээ алтан бөмбөрцөг шагнал гардуулах ёслолд хүртэл нэр дэвшижсэн удаатай. За энэ нь бол түүний оргил үе гэж явдаг. Түүнээс хойш хэд хэдэн кинонд тоглосон ба сүүлд гэхэд сая 2014-өөс 2015 онд телевизийн хэд хэдэн цувралуудад тоглож нийт 13 удаа шагналд нэр дэвшиж байснаас 7 удаа шагнал хүртэж исэн. Ер нь жүжигчнийхаа карьерийн хувьд бол өөрийгөө маш аяаслаг, чадварлаг жүжигчин гэдгийг батлаад явж исэн. Гэхдээ хожим нь бол өөрийнхөө карьерийг харт амхнаас олж бараг л үгүй хийхээ шахсан. За ийм эмэгтэй байгаа. Тэгвэл Кортни яг энэ Куртийг хизэнээс мэддэг болсон юм бэ гэх тэгэхээр 1988 оноос хойш гэсэн. 1988 онд нэг жижигхэн тоглолтын дээр нь Кортни явж таарсан учраас түүнийг хамгийн анхудаа харж, шохоорхож, түүнээс хойш түүнийг крашлдаг болсон байна. Ингээд шохоорхож крашлж явсаар байгаад 1991 онд ийхүү жирэмсэн болоод эцэст нь түүнтэй суухаар болсон. За ингээд хэдүүлээ буцаад Мэригийн яриа руугаа орцгоё. Мэритэй хэдийгээр Кортнитэй Курт ингээд уулзаад явж исэн ч гэсэн Мэритэй холбоогоо таслаагүй 2 сар орчим уулзаж, дотносож, харилцаагаа улам гүнзгийрүүлж исэн. Ингээд 1991 оны тэр 11-12 сард Кортниг жирэмсэн болсон гэдгийг мэдснийхаа дараа Мэри, Курт хоёрын харилцаа бүр мөсөн дуусгар болсон. За үүнээс хойш 3 сарын дараа буюу 1992 оны 2 сард тэд хурмаа хийж 8 сард нь өөрсдийн анхны цор ганц охин болох Франсис Бинэ үлгийдэн авсан. За энэ цаг мөч бол Куртийн хувьд хамгийн аз жаргалтай цаг үе байсан. Өөрийнхөө хүүхдийг алган дээрээ тэрсэн тэр цаг мөчөөс эхлэн Куртийн нөгөө нэг тэр их сэтгэл зүйн дарамт шахалт, нөгөө нэг хар бараан бүх дурсамж нь мартагдаж харин дэлхий дээрх орчлон дээрх хамгийн аз жаргалтай нэгэн болсон гэдгээ өөрөө хожим нь ярьж исэн. За гисэн ч 1992 оны 9 сард Vanity Fair гэх сэтгүүлийг та бүгд мэдж байгаа. За энэ сэтгүүлийн сэтгүүлч нэгэн эвгүй нийтлэлийг гаргасан. За энэ нийтлэлийн нэр нь бол Strange Love гэх нэртэй нийтлэл байсан. За энэ нийтлэлээрээ тухайн сэтгүүлч юу гэж бичсэн байсан гэхээр Кортни өөрөө харт амхны хэрэглээ өндөртэй хүн. За түүнээс гадна тэрээр өөрийгөө жирэмсэн гэдгийг мэдсээр байж героин буюу харт амх хэрглэж исэн гэдэг зүйлийг бичсэн байна. За тийм болохоор хүүхэд хамгааллын байгууллагаас мэдээж шалгалт явуулах нь тодорхой. Ингээд шалгалт явуулаад Франсисийг дөнгөж 2-7 хоногтой байхад нь аав ээж хоёроос нь түр хугацаанд холдуулж Куртийн ээжийн асаргаанд шилжүүлсэн байдгийн байна лээ. За Кортни бол энэ мэдээллийг эрс эсэргүүцээд эсрэг байр суурьтай байсан. Гэхдээ хожим нь 2015 онд тэрээр өөрийнхөө амаар тийм байсан, энэ нийтлэл үнэн байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. За уул нь бол Кортни хоёрыг нийлсний дараачаас Куртийн эргэн тойрных нь, гэр бүлийнх нь, өвөө эмээ, түүгээр цогсохгүй хамтлагийн гишүүд нь гэдэг ч юм уу тэд нар бол Куртийн тэр харт амхны хэрэглээг нь багасгаж өгөх хүн нь Кортни байх болно. Түүнийг хяндаг хүн нь Кортни байх болно гэж найдаж исэн. Гэсэн ч тэр хоёр хамтдаа харт амх хэрэглээд бүр Кортнигийн харт амхны хэрэглээ нь аимшигтай болж эхэлсэн байгаа байхгүй юу? Бүр эсэргээр ингээд явчихсан. За түүгээр цогсохгүй Кортни болон Мэри гэх эмэгтэй хоёрын хооронд маш их тийм драма үүссэн. 1993 онд Boston Phoenix сонинд Мэригийн нэг нийтлэл гарсны дараа Kurt Cobain-аас гэх нэртэй Fox тухайн сонингийн газар ирсэн. Бостонд нэг шөнө би нилээн согтуу байхад нэг эвгүй хачаа охин над дээр ирсэн юм аа. Тэр шөнө юу болсныг би юусоо санахгүй байна. Би энэ Мэри гэх эмэгтэйтэй ямар нэгэн холбоотой байгаагүй. Мэри гэх эмэгтэй чи хинч байсан? Намайг тайван орхи. Үүнийхээ оронд чи явж имчилгээ хийлгээч гэсэн тийм факс ирсэн. Энэ факс нь гэхдээ үнэн эсэх нь бол эргэлзээтэй. Мэригийн хувьд бол худлаа факс гэж үздэг.
Яагаад гэхээр 2007 онд Nirvana-гийн яг тэр нөгөө нэг намтар бичээч Kurt-ийн талаар юу гэж хэлжсэн гэхээр Kurt Mary-д хүчтэй дурлаж түүнтэй хамт Бостон руу нүүн гэж ярьж байсныг нь би маш тод санаж байна гэж бичсэн байдгийм байна лээ. Тэгэхээр Mary Kurt хоёрын хооронд бол тодорхой хэмжээний хүчтэй холбоо харилцаа байхын хувьд байсан. Харин энэ факсыг хүмүүс юу гэж боддог гэхээр Courtney-г бичээд ингээд явуулчихсан факс байна гэж ярьдаг. За түүнээс гадна Courtney Mary-гийн талаар маш олон худал цуурхлуудыг тарааж эхэлсэн. За тэр цуурхлуудын тухайлбал юу байсан гэхээр муур алсан гэдэг тийм цуурхал байсан. Courtney бол Mary-г өөрсдийнх нь муурыг алсан гэж гүтгэж олон нийтэд хэлж тараасан байна. Түүнээс гадна Courtney Mary рүү хид хідэн тийм үхлийн сүрдүүлэг бүхий дуудлагуудыг хийж исэн. Түүгээр зогсохгүй дан ганц Mary биш эцэг эх рүү хүртэл тийм үхлийн аюултай сүрдүүлэг илгээдэг байсан. Энэ нь гэр бүлд нь ойр тойрныход нь стресс үүсгэж айдас төрүүлдэг байсан. Тийм ч учраас Mary бол Kurt-тэй холбоотой харилцааныхаа талаар цаашид юу ч ярихгүй чимээгүй үлдэхээр шийдсэн байна. Үүний дээр Courtney Mary-г Лос Анжелесын гудамжаар мөшгөж, мөрдөж, түүнийг стокердож ингэж явж исэн нь бол мэдэгдсэн байгаа. Энэ талаар Mary 2016 онд өөрийнхөө Facebook-ээрээ дамжуулан маш урт нийтлэл бичээд бүх зүйлсийг олон нийтэд ил болгосон байна. Тийм болохоор Courtney бол Mary-тэй Kurt-ийг маш ихээр харддаг байсан. Мэдээж одоо Kurt ч гэсэн Mary-д тодорхой хэмжээний сэтгэл зүйн хувьд татагдчихсан байхыг бол үгүйсэхгүй. За одоо үргэлжлүүлээд хэдүүлээ Kurt-ийн сэтгэл зүйн эрүүл мэнд, сэтгцийн эмгэгийнхэн талаар жоохон дэлгэрүүлээд яриадах. Kurt-ийг маш тийм хүнд manic depressed гэж оншилсан юм байна лээ. Маш хүнд тийм депресстэй, түүнээс гадна ADHD-тэй гэж онцлогдсон гэдгийг та бүгд мэдж байгаа. Мөн bipolar disorderтэй гэж онцлогдсон байгаа. За bipolar disorder болон энэ ADHD гэх мэтлэн иймэрхүү сэтгцийн эмгэгтэй Kurt ямар нэгэн тийм дөрвтэй эмчилгээ хийлгээгүй. За тухайлх юм бол ADHD-гийнхаа эмийг уужгаад ингээд хайчихсан, тэр чигтээ бүр ингээд хаяад bipolar disorder дээрээ болвол ямар ч имчилгээ огт хийлгээгүй. Үүнийхэн дээр тэр хар тамхины хэрэглэн түүний сэтгцийн эрүүл мэндийг улмал хүндрүүлж исэн, улмал хэцүү болгож исэн байгаа. Ингэж явсаар 1991 онд түүний ходоодны тэр өвчин бүр аимшигтай хурц өвдөж эхэлсэн. Тийм болохоор тэр хар тамхиныхаа хэрэглээг бүр илүү их нэмж эхэлсэн. За ингээд 1991 онд Nevermind гэх цомог нь гарсны дараачаас дэлхийг тойрсон аялан тоглолтод гарах ёстой болсон. Гэхдээ энд нь Kurt тийм ч их дуртай байгаагүй. Яагаад гэхээр дэлхий дахнаар ингээд аялаад яваад ирэх юм бол яг одоо Америкт байгаа шигэ өөрөө тэр хар тамхиа олж авах нөхцөл боломж байхгүй учраас энэ өвчнөө яана, өвчин минь мэдрэгдүүл яана, би хар тамхиа хэрэглэж чадахгүй болчихно гэх мэтчлэн иймэрхүү асуудлуудаас болж жоохон асуудал үйл алгалцал үүсчихсэн ч гэсэн эцэст нь тэр дэлхийг тойрсон аялан тоглолтондоо явсан байгаа. Ингээд 1992 оны 1-2 сард бол Австрали, Япон тэргүүтэй улсуудад очиж аялан тоглолтоо хийсэн. Түүний дараа 1992 оны 6-аас 7 сарын хооронд Европыг тойрсон аялан тоглолтыг хийсэн байгаа. Энэ аяллаа үеэр мэдээж хар тамхи олж авах боломжгүй учраас метадон гэх нэртэй эмийг бичиж өгч уулгах болсон. Гэсэн ч буцаж ирээд тэрээр дахиад хар тамхиа ихээр хэрэглэх болсон. Гэхдээ Kurt ерөөсөө л тэг хар тамхины хамааралд орчихсон, өөрөөс нь ямар ч хичээл зүтгэл гарахгүй тэг хар тамхиа болохыг хүсэхгүй байсан юм уу гэхээр үгүй юм байна лээ. Яг энэ аялан тоглолтоосоо буцаж ирээд 1992 оны 100 Kurt хамгийн анхудаа Amanda Bynes-ийн явж исэн нөхөн сэргээх эмнэлэг буюу Cedar Sinai Medical Center-т очиж эмчлүүлэх болсон Лос Анжелесын ийм нөхөн сэргээх эмнэлэг байгаа. За тэр эмнэлэгт бол 60 хоногийн хугацаанд хэвтэн эмчлүүлж детокс эмчилгээ хийлгэжсэн. Яагаад ингэж нөхөн сэргээх эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх болсон бэ гэхээр энэний хамгийн том төлхөө үзүүлсэн хүн бол түүний охин байсан юм байна лээ. Охиноо бодож тэрээр ийхүү хар тамхинаас гарахаар шийдээд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн боловч дөнгөж эмнэлгээсээ гарч ирээд үргэлжлүүлээд дахиад аялан тоглолтонд явчихсан учраас дахиад л хар тамхиндаа орчихсон. За гэсэн ч тэрээр 1992-оос 1993 оны хооронд үргэлжлүүлээд buprenorphine гэх эмчилгээ байдаг юм байна. За тийм эмчилгээг бол хийлгэж исэн. Тухайн үед яг алдартнуудын ийм донтолд сэтгэл зүйн асуудлыг
мэрэгшиж эмчилдэг тусгай эмч нар байдаг байсан юм байна. Яг тийм тусгай эмчийг олж аваад тэр эмчийнхэн арга зүй дор buprenorphine гэх эмийг хэрэглэж Иймэн ч гэсэн түүнд буцаагаад үр өгөөж өгч исэн. Гэхдээ тэр эмч нь удалгүй нас барснаар түүний сэтгэл зүйн тэр хар бараан зүйл дахиад сэтэрчихсэн. Дахиад л Kurt ганцаараа үлдчихсэн гэсэн үг. Тийм учраас тэрээр дахиад л хэрэглэж хэлсэн. Энэ юм ингээд ашиглахаа болоо дахиад л хэрэглэж хэлсэн. Ингээд 3 дахь альбом гарах боллоо. 3 дахь альбомоо мэдээж сурчлагын үүднээс энд тэнд аялан тоглолтоор явах нь тодорхой. Ингэж явж байхдаа мөн тэрээр 1993 оны 4 сард хүчингийн хохирогчдод зориулсан хүчингийн хохирогчдын дэмжсэн тийм тусгай тоглолтыг мөн зохион байгуулж исэн юм байна лээ. За Kurt бол хэдийгээр өөрөө ижил хүстэн бэлгийн цөөнх биш. Гэхдээ бэлгийн цөөнх хүмүүсийн өмнөөс дуу хоолой болдог, хүчингийн хохирогчдын өмнөөс дуу хоолой болдог гэдэг ч юм уу. Иймэрхүү сайн үеийн аянг бол зөндөө хийдэг байсан сайн үеийн аянд зөндөө оролцдог байсан. Үүнийхээ хажуугаар би өмнө нь хэлсэнчлэн идэгдэггүй хүнд өвчнүүд болон сэтгцийн эрүүл мэндийн талаар маш их ном уншиж судалдаг хүн байсан. Тэгэхээр тэрээр бол яг иймэрхүү чиглэлээр бол мэдлэг боловсрал нэлээд өндөртэй байсан. Хэдийгээр их сургууль сураагүй ч гэсэн тийм ээ. Ингээд 1993 оны 10 сарын 18 хүртэл Хойд Америкт 3 сарын аялан тоглолтыг хийсэн. Мөн 1993 оны 11 сард нөгөө гайхалтай MTV-гийн тоглолтыг хийсэн байгаа. Мөн Европод сүүлийн аялан тоглолтоо хийсэн байгаа. За тэрээр бол 1994 оны 3 сарын 1-нд Германы Мюнхен хотод сүүлчийн тоглолтоо хийсэн ба тоглолтын дараачаас эмчнэр түүнийг бронхиттэй байна, бас ларингит гэх өвчнөд байна гэдгийг нь хэлсэн. Ингээд 2 хоногийн дараа яаралтайгаар Courtney нөхөр дээрээ нисч очсон байгаа. Ингээд нөхөртөөгөө уулзаад хоноод маргааш өглөөн нь Courtney нөхрийгөө ухаангүй ямар ч ухаан мэдрэлгүй газар шалан дээр доошоо хараад хэвтчихсэн байсныг нь олсон. За тийм болохоор яаралтайгаар эмнэлэгт хүргэгдсэн ба түүний ходоодыг эмчнэр маш хурдан шахаж цэвэрлж исэн. Ингэхт нь ходоодын дотроос нь 50 ширхэг жороор олгодог ийм олцсон байгаа. За хүмүүс бол түүнийг ингээд л бараг өгөхөндөө гэж бодож исэн маа. Гэсэн ч гайхамшигтайгаар ямар ч байсан Kurt амьд үлдэж чадсан. За энийг нь бол хэдийгээр Courtney өөрөө амиа хорлох гэж оролцсон гэж ярьдаг ч гэсэн Kurt сэрснийхаа дараачаас энэ ямар ч амиа хорлолт байгаагүй, би зүгээр өвчнөөсөө болоод ийм имийг уусан юм аа гэж хэлсэн байт юм байна лээ. 20 цагийн хугацаанд ямар ч ухаан мэдрэлгүй байсан эцэст сэрээд түүнийг маш яралтайгаар Америкийн нэгдсэн улс руу авчирсан байгаа. За тэгээд эхнэр нь хамгийн анх юу хийсэн гэхээр яг тийм хар тамхитай холбоотой хар тамхи хэрэглээ түүнээсээ гарах гэж хичээж байгаа хүмүүсийн уулзалт байдаг да. Тийм уулзалтыг гэртээ зохион байгуулж исэн. Энэ үед нь Kurt өрөөндөө өөрийгөө дотроосоо түгжээд тэдэнтэй нэгтгэхээс эрс татгалзж исэн, бүр маш их дургуутж исэн байна. За ингэж байх үед нь Courtney цагдаа руу залгаад за манай нөхөрт өөрт нь буу байгаа. Тэрээр ингээд сэтгэлзийн хувьд маш хүнд асуудалтай байгаа. Амиа хорлох гээд байх шүү байна. Та нар хурж ирээч гэдэг тийм дуудлагыг өгсөн маа. Ингээд хурж ирээд цагдаа нар Kurtтай уулзахад Kurt юу гэжсэн гэхээр надад буу байгаа. Гэхдээ энэ буу надад байгаа нь би зүгээр энэ Courtney-гоос хол байхын тулд энэ бууг ашиглаж байна гэж хэлсэн маа. Гэсэн ч цагдаа нар түүнээс 4 ширхэг буу 25 хайрцаг сум гэж аимшигтай их байгаа сте. 25 хайрцаг сум, нэг тийм бүтэн шил, героин ч юм уу, хар тамхин ч юм уу ямар ч хэлсэн тийм мансууруулах бодисыг хураан авч явсан. Ингэхдээ цагдаа нар Curtis 2 дахь удаага бууг нь хурааж авч байгаа тохиолдол болсон юм байна лээ. Түүнээс өмнө ч гэсэн нэг удаа ирээд түүний нэр дээр байсан бүх буунуудыг нь хурааж аваад ингээд явж исэн юм байна лээ. За ийм асуудлууд бол үүссэн байна. Үүний дараа 1994 оны 3 сарын 30-нд Exodus Recovery Center гэх нөхөн сэргээх эмнэлэгт хэвтгэр болсон. За энэ эмнэлэгт бол Kurt өөрөө хэвтэх ямар ч хүсэлгүй байсан. Гэхдээ Nirvana хамтлагийн нөгөө хоёр гишүүн болох Chris болон Dave хоёр хэрвээ чи нөхөн сэргээх эмнэлэгт хэвтэхгүй бол бид нар хамтлагаа тараана гэж ингэж сүрдүүлж ээж эцэст нь энэ эмнэлэгт хэвтгэр болсон юм байна лээ. За гэсэн ч энэ эмнэлэгтээ хэвтээд дөнгөж 2 хоноод эхнэрлүүгээ залгасан. Courtney-тай уцаар ярихдаа бүх зүйл сайн байгаа, миний хариу сайн гарч байгаа,
би чамд үнэхээр их хайртай, юу ч болсон бай, би чамд хайртай шүү гэж хэлсэн гэж байгаа. Тэгээд тэр оройноо би зүгээр энгийн тамхи татмаар байна гэд гадаанаа гарч тамхи татчихагаад 6 футын өндөртэй тийм өндөр хашаа давангуудаа тэр чигтээ цухтагаад алга болчихсон. Ингээд шууд Сиэтл руу ниссэн, гэрлүүгээ ниссэн. Ингээд 4 сарын 2-нд нь бол Сиэтлд хүрээд ирчихсэн байгаа. Гэсэн ч 4 сарын 8-нд Кортни тийм хамгаалалтын систем суулгуулахаар хүнд захиалга өгчихсөн байсан юм байна лээ. За тэр системийг суулгахаар ирсэн цахилгаанчин түүнийг Грашийнхаа дээр байх тийм хүлэмжийн юм шиг эсвэл зүгээр тийм янз бүрийн зүйлээ хийдэг гринхаус гэх жижигхэн өрөөнд дотор ухаангүй хэвтэж байгааг нь олсон. За түүнийг зүгээр л ухаангүй байна да гэж бодоод эхлээд цахилгаанчин бол очоод Сирекийг ингэж оролцсон байгаа. Гэсэн ч түүний чихнээс нь цус гарсан байхыг олж хараад за тэрээр олоо шууд 911-т дуудлага өгсөн. Ингээд цагдаа нар ирэхэд тэрээр аль хэдийн амьсгал хураачихсан байсан. За шүүх шинжилгээний дүгнэлтээр бол түүнийг 4 сарын 5-ны орчимд өөд болсон байх магадлалтай гэдэг тийм дүгнэлт гарсан байгаа. Хэрвээ үнэхээр 4 сарын 5-ндаа өөд болсон бол түүнийг 3 хоногийн турш хинч олоогүй. Тэгэхээр 3 хоногийн турш ялцрал явагдаад эхэлчихсэн байсан. Цагдаа нарыг очоод түүнийг анх олоход тэрээр зүүн гартаа калибрын буу бариад толгоо руугаа чиглүүлсэн байдалтай бариад хэвтчихсэн ба түүний нөгөө талд нь болохоор том тамхины хайрцаг, за тэр тамхины хайрцагын дотроо янз бүрийн хар тамхи, героины хэрэгслүүд гэх мэтлэн тиймэрхүү зүйлүүд байсан. Нүдний шил, жожголк, тэр калибрын бууны сумны хонгоо байжсэн гэж аа. За мөн түүний ойролцоох тэр цэцгийн савн дээр улаанаар ингэж гэрээслэл маягийн зүйл бичсэн, сүүлийн захаагаа бичээд дээрэс нь үзгээрээ зоогоод дүлдээчихсэн байсан. Тийм ерөнхий дүр зурагтай ингэж байжсэн байгаа. За түүнийг олмогцол хэвлэл мэдээллийнхэнд шууд мэдээллүүд тарж хэвлэл мэдээллийнхний машинууд, за фэнүүдийн цуваа ерөөсөө тасраагүй. Тэнд нэг л мэдхэд маш өндөр лаан тийм овоолго болчихсон, маш өндөр цэцгийн овоолго болчихсон тийм нөхцөл байдал бий болсон гэж байгаа. Ингээд тухайн яг хотын захиргаанаас тал үнийг нь даагаад 7,000 хүн орчим цуглуулад нэг тийм гигэн дурсгалтанд сүүлийн замд нь үдэж өгөх тийм арга хэмжээг зохион байгуулсан байна. За ингэхдээ Кортнигийн Куртэд зориулан бичсэн сүүлийн захааг нь уншсан. За тэр захааг нь бичлэг маягаар бол хүмүүс сонсгосон юм байна лээ. Гэхдээ тэр захаа нь жоохон эвгүй байсан гэж хүмүүс ярьдаг. Яагаад гэхээр тэр захаан дээр нэг бол уурсаад, хашгичаад, нэг бол хараагаад байгаа юм шиг тиймэрхүү өнгө аястай захаагаа уншиж исэн гэсэн. Тэгээд Куртэд хандаж хэлэхдээ Кортни чи бол хамгийн хөгийн новш, гэхдээ би чамд үргэлж хайртай байх болно гэж болол бичсэн байдаг юм байна лээ. Ерөнхий утга нь нэг тиймэрхүү утгатай. За үүний дараачаас жижигхэн үдэх ёслол хийгээд зин замд нь үдсэн байдгийм байна. Тэгвэл түүний хамгийн сүүлийн захаан дээр юу бичээтэй байсан юм бол тэрээр хамгийн сүүлийн захаан дээрээ өөрийнхөө бага насны төсөөллийн найз болох Бода гэх нэртэй найздаа зориулан бичиж байгаагаар ийхүү бичсэн захаа байсан. Тэр захаан дээрээ би хөгжмөөс урлагаас авдаг тэр нандин торгон дотроос гал шатааж байгаа юм шиг тэр мэдрэмжээ авч чадхаа болсон. Надад тийм мэдрэмж өгөө байсан. Тийм учраас би Нирвана гэх хамтлагаа тараагаад урлагаас урлагаас ингээд бүр мөсөн явнаа гэдэг тийм утгатай зүйл байсан. Түүнээс гадна доор нь болохоор миний эхнэр бол бурхан шиг хүн, би эхнэртэй үнэхээр их хайртай. Дээр нь өөрийнхөө охиныхоо талаар болохоор миний охин миний бага насыг надад маш их санагдуулдаг. Би ямар байсан тэрнийг минь надад маш их санагдуулдаг. Яг надтай адилхан тийм охин болж өсөж байгаа. Би охиндоо үнэхээр их хайртай гэснээ устдаж үгүй болсноос шатаж дууссан дээр гэдэг утга бүхий тийм үгийг бичээд энэхүү захаагаа дуусгасан байдгийн мэн лээ. За тэгвэл энэ хэргийг амиа хорлолт гээд 1994 онд шууд хаачсан байна. Цагдаагийн газрын албан ёсны дүгнэлт нь амиа хорлолт байсан гэл ингээл хаачсан. За энэ хэргийг болвол хүмүүс олон жилийн хугацаанд с ิจ ихтэй за энэ бол амиа хорлолт биш, харин амиа хорлолт мэтээр харагдуулсан хүн амны хэрэг гэж үздэг. Тийм ч учраас яг энэ мөрдлөгийн ажлыг бол мөрдлөг эхлэхээсээ өмнө хаагдчихсан хэрэг байсан. Тийм учраас мөрдлөгийн ажил нь маш дутуу байсан гэж хүмүүс үздэг юм байна лээ. За ингээд 1996 оны 1 сард Unsolved Mysteries гэх нэвтрүүлэг гарсан. Энэ талаар нэлээд дэлгэрүүлж ярихаас өмнө би та бүгдэд
Том Грант гэх нэртэй хувийн мөрдөгчийг танилцуулах нь зүйтэй байх. За энэ Том Грант гэх хүн нь бол өмнө нь Лос Анжелесын цагдаагийн газарт хүн амны хэргийг олон жилийн хугацаанд хариуцаж ажиллаж байгаад сүүлдээ хувийн мөрдөгчөөр ажиллах болсон ийм хүн юм байна. За энэ мөрдөгчийг Кортни хөлсөн авсан байгаа. За ингэхдээ эхлээд Кортни бол эмнэлгээс оргоод зүгтцсэн байна гэдгийг сонссныхоо дараачаас найзууд руугаа холбогдож яг тэр нөхөн сэргээх эмнэлгийн ойр орчмоор байх боломжтой бүхий л газруудаар хайжсэн. Гэхдээ Курт бол хэдийнэ Сиэтл руу нисээд ирчихсэн байсан шүү дээ. Тэгэхээр мэдээж арга мухардах нь тодорхой. Тийм учраас тэрээр ийм газруудад байх боломжтой байхаа гэд Том Грантэд тодорхой хэмжээний мэдээллүүдийг өгөөд түүгээр мөн нөхрөө хайлгаж исэн байна. За ийм мөрдөгч байгаа шүү за. Тийм болохоор хэдүүлээ одоо энэ мөрдөгчтэй холбоотойгоор маш олон эргэлзээтэй зүйлүүд гарч ирэх учраас танилцах зүйтэй байх гэж одоо та бүгдтэй танилцууллаа. Ингээд 1996 оны 1 сард Unsolved Mysteries гэх нэртэй нэвтрүүлэг гарсан. За энэ нэвтрүүлгээр бол хүмүүсийн яг амиа хорлолт гэдэгт нь итгэхгүй байгаа тэр гаргаж ирж байгаа аргументууд, онлууд, за сэжиг таамгуудыг болон энэ Том Грант гэх хүний гаргаж ирсэн өөрийнх нь нотлох баримтан дээр тулгуурлан Курт Кобейны үхлийн талаар ярьсан. За ингэхдээ Том Грант юу гэж ярьж ирсэн гэхээр түүний кредит картыг хэрэглээ сэжигтэй байсан гэж байгаа. Шүүх шинжилгээний дүгнэлтээр бол 4 сарын 5-нд энэ хүн өгсөн байж магадгүй гэдэг дүгнэлт гарсан. За тэгвэл 4 сарын 6-наас 4 сарын 8-ны хооронд түүний кредит картыг ашиглахыг оролдсон оролдлогууд ил болсон байна. За тийм учраас энэ дээр бол хин нэгэн түүнийг алчгаад магадгүй кредит картыг нь авч яваад ашиглахыг оролдсон байна гэж Том Грант үзэж байгаа юм байна. За түүний дараачаас түүний сүүлд бичсэн тэр загтал штэ тий. Тэр загтал бол маш эргэлзээтэй. Яг л хин нэгэн сүүлийн 4 мөрийг нь нэмээд биччихсэн юм шиг санагдаад байгаа гэж өөрөө ярьж исэн. Уул нь бол тэр загтал нь эхэндээ зүгээр урлагаас гаргаж байгаа, хамтлагаа тараахж байгаа одоо өөр зүйл рүү орох ч байгаа гэдэг утгатай явж ийсэн аа. Сүүлд нь гинтэл одоо би өглөө би баг ингэж устдаж алга болсноос би шатаад дуусъя гэдэг тийм утгатай өгүүлбэр бичээд Кортны охин мохныхоо талаар ингэ бичиж байгаа. Тэр мөртүүд бол нэмэгдсэн мөртүүд байна. Тэр мөртүүдийг яг тэр алсан хүн нь нэмж бичсэн байна гэж таамаглаж байгаагаа ярьсан. Мөн гарбуун дээр ямар нэгэн тодорхой хурууны хэ олдоогүй. Хэрвээ Курт Кобейн олдохдоо бэлийгүү байсан бол мэдээж бэлийгүү гараар өөрийгөө будсан тодорхой. Гэтэл Курт Кобейны хурууны хэж олдоогүй. За тийм учраас түүний үхлийг нь аллах байх боломжтой гэж таамаглаж байгаагаа гаргаж ирсэн. За энэ нэвтрүүлгээр гаргаж ирснээс хойш дэлхийн нийтээр бүр ингээд бүүм хийж цацагдсан байхгүй. Бүх хүмүүс за тийм байна. Энэ бол ялчгүй аллах юм байна. Энэ бол ялчгүй сэжигтэй юм байна гэх мэтлэн ярьж эхлэх болсон. За тэгвэл үргэлжлүүлээд хэдүүлээ шинжээчид юун дээр эргэлзэж ямар онол гаргадаг гэдэг талаар жоохон дэлгэрэнгүй яриадах юм. Эхний асуудал бол хит их өндөр тунгийн асуудал байгаа. За түүний toxicology шинжилгээ буюу хорт бодисын шинжилгээгээр цуснаас нь 152 мг героин хар тамхи илэрсэн. За тэгвэл шинжээч судлаачдын үзэж байгаагаар энэ хэмжээ нь үхлийн тунгаас 3 дахин их. Ийм өндөр тунгаар героин өөртөө тарьсан хүн хизээж босоод өөрийнхөө ханцууг буулгаад өөрийнхөө тэр тарьсан тариуруудыг тэр нөгөө олдсон тамхины хайрцаг гэдэг байгаа шүү дээ. Тэр хайрцаг руу хийгээд буугаа аваад амруугаа чиглүүлээд өөрийгөө буудах ямар ч боломж байхгүй гэдэг байгаа байхгүй юу? Ямар ч тийм боломж байхгүй. Хүн өөрийгөө удирдах ямар ч боломж байхгүй гэж байгаа. За тийм учраас гадны нөлөөтэй байх боломжтой гэж үзэж байгаа. Харин цагдаагийнхан бол юу гэж үзэж байгаа гэхээр урт хугацаанд ийм их хар тамхи хэрглэжсэн хүн бол ийм хэмжээний героинд тесвэртэй болсон байхыг үгүйсэхгүй гэж тайлбарлаж гаргаж ирж яриад байгаа. Хинийхэн ч зөв юм те. Ямар ч байсан энэ хит тунгийн асуудал бол нэлээд асуудалтай ийм зүйл байгаад байгаа байхгүй юу? За түүнээс гадна шинжээчдийн үзэж байгаагаар энэ өндөр тунгаас болоод тархи болон илгэний некроз буюу эдийн үхэл тохиолдсон. Энэ өндөр тунгаас болоод тэр хэдэн цагийн өмнө амьсгал хураачсан байсан. Зүгээр л түүнийг нэмж буудаад амиа хорлсон мэтээр харуулахыг оролдож байна гэж ингэж үзэж байгаа. За мөн шинжээчдийн гаргаж ирж байгаа зүйл бол мэдээж нөгөө хурууны хэ. Хит хитэн хурууны хэ байсан ч гэсэн яг дөрвтэй энэ нь энэ хүнийх гэд тодорхойлцохоор хурууны хэ байгаагүй. За тийм болохоор
Хэрвээ үнэхээр бууга барьсан бол Kurt бэлээгүй байсан. Тийм учраас ядаж түүний хурууны хээ гохон дээр нь үлдэх ёстой. Гэтэл яагаад гохон дээр нь ч гэсэн түүний хурууны хээ байхгүй байгаа юм бэ гэдг нь эргэлзээ төрүүлж байгаа. Мөн түүний 2 гар байна штэ тий. Тэр 2 гар дээр нь хоёулан дээр нь зүүнний орон байсан. Шинжээчдийн үзэж байгаагаар хэрвээ аль нэг гараа ашиглах гэж байгаа бол нөгөө гартаа хийдэг. Гинэлтэй. За тийм болохоор хоёулан дээр нь зэрэг ингэж тарьсан нь ямар ч утгагүй байна. Дээр нь түүний бууны хонгоо, сумных нь хонгоо байх ёстой газраас эсрэг чиглэлд хүмүүсийн нүдэнд ил болохоор барыг ингээд цаанаасаа зохион байгуулаад тавьчихсан мэтэр маш их тийм логикийн алдаатай байна. Дээр нь түүний жолооны үнэмлэхийг ил гаргаад тавьчихсан нь өөрийг нь шууд таниулахыг хүссэн мэт байна гэж ингэж шинжээчэд үзэж байгаа. Түүнээс гадна нэг тийм сэжигтэй зүйл нь юу байгаад байгаа гэхээр тэр цусны толб цацарсан байдал, түүний тэр нөгөө гарны байрлал, хөвтж байгаа байрлал гэх мэтчлэн энэ болгоно нь хоорондоо авцалдаагүй маш тийм логикгүй байгаад байна. Тийм учраас цогцыг өөр газар хордуулад магадгүй цогцыг тээвэрлсэн байх. Яагаад тэгэхээр түүний хөлний нэг талын өмд нь ингэж дээш нь татагдчихсан байсан юм байна лээ. За тийм учраас энэ нь бол доороос нь түүний хүчээр ингэж түлхсэн учраас ийм уул мөр үлдсэн гэж шинжээчэд үзэж байгаа. Мөн сум худалдан авсан баримт. За тэр сум худалдан авсан баримтыг шууд түүний карманд хийчихсэн байсан. За тийм учраас би шууд сум худалдаж аваад өөрийнхөө амийг хорлсон гэж харагдуулахын тулд карманд нь ингэж үлдээсэн нь ер нь бол хин нэгэн хүн баримтаа шууд базаал хайдаг. Гэтэл карманд нь ингэж үлдээсэн нь бол цаанаасаа зохион байгуулалттай байна. Түүнээс гадна яг энэ тэмдэглэл үнэн үү үгүй юу? Яг энэ хүн өөрөө бичсэн үү үгүй юу гэдг нь бас эргэлзээтэй байна гэж шүүхийн тэр шинжээчэд судлаачид үзэж байгаа. Тийм ч болохоор тэд сая 2025 оны 11 сард олон улсын шүүх шинжилгээний сэтгүүлд тийм албан ёсны сэтгүүл гарт юм байна л да. Тэр сэтгүүл дээр Kurt Cobain-ийн хэргийг гадны нөлөөтэй байх боломжтой гэдэг тийм өгүүлгийг мөн оруулсан байдаг юм байна. Тэгэхээр одоо хүртэл яригадаад одоо хүртэл шинжээчэд энэ хэргийг судлаад явж байгаа гэсэн үг. За тэгвэл олон нийт хүмүүс энэ үхлийг хинтээ холбож үздэг гэж түүний эхнэртэй. Түүний эхнэрийг өөрийнхөө нөхрийн амьд хүрэхээр захиалга өгсөн. Хүнээр дамжуулж ингэж алуулсан гэж боддог. Яагаад гэхээр яг тухайн үед Kurt Cobain-ийн үхлээс хамгийн их ашиг олох боломжтой хүн нь Courtney байсан. За тийм учраас түүнийг хүмүүс сэжиглэж, түүнээс хойш 32 жилийн хугацаанд одоо хүртэл түүнийг сэжиглэж ярьдаг. Тэгэхээр түүнийг юунаас болж сэжиглээд байгаа гэхээр Tom Grant гэх нөгөө хувийн мөрдөгчтэй холбогдож байгаа. За энэ Tom Grant гэх хүн бол хамгийн анх Courtney-тэй холбогдсон цагаас хойш хамгийн анхны уулзалтаас эхлээл Courtney жоохон сэжигтэй санагдчихсэн гэж байгаа. Тийм ч болохоор тэрээр өөрийнхөө бүх түүнтэй уцаар ярьсан утасны бичлэг юмнуудаа бүгдийг нь хуулж авч исэн. За үүнийгээ олвол хожим нь тэрээр задлаад Courtney өөрөө маш их сэжигтэй байгаа гэдэг тэр гаргалгаа гаргаж ирсэн байна. Том Грантийн үзэж байгаагаар бол Courtney Kurt-ийг хаана байгааг анханасаа мэдчихсэн. Гисэн ч мөрдөгчийг тийшээ явуулахгүй хугацаа хожиж өөр газруудаар хайлгаж исэн гэж Том Грант үзэж байгаа. Өөрт нь тийм сэтгэгдэл төрсөн гэдгийг тэрээр мэдгдсэн байгаа. За дараагийн асуудал бол Kurt Courtney хоёрын гэр бүл цэцлэлтийн асуудал байсан. 1994 оны 1 сард Kurt Rolling Stone гэх сэтгүүлд ярилцлага өгөхдөө юу гэжсэн гэхээр бит хоёр одоо ингээ гэр бүлээ цэцлүүлэх гэж байгаа. Бит хоёр өмгөөллийн ажилтай хуулийн бичиг цаасны ажлаа эхлүүлээд явж байгаа гэдэг тийм утга бүхий ярилцлагыг өгсөн байгаа. За тийм ч учраас энэ хоёрыг бол салах гэж байгаа гэдгийг хүмүүс мэдчихсэн. Том Грант гэх хувийн мөрдөгчийн ярьж байгаагаар бол энэ хоёр саллаа гэхэд Courtney-д ямар ч өв хөрөнгө үлдэх боломжгүй байсан гэж байгаа байхгүй юу. Тэгвэл энэ хоёрын гэрлэлтийн талаар хэдүүлээ жоохон дэлгэрэнгүй бүр ингээд эхнээс нь хальт яриадах л та. Энэ хоёр гэрэлснээсээ хойш хэдхэн сарын дараа хүүхдээ үлгээдэж аваад удаагүй харилцаа нь маш ихээр муудаж эхэлсэн. Хин хин нь bipolar disorderтэй байсан. Хин хин нь сэтгэл зүйн асуудалтай байсан учраас уучраа олцож чадалгүйгээр ер нь харилцаа нь маш тийм токсик, маш хэцүү болж эхэлсэн байна. Kurt-ийн өвөө нь юу гэж хэлдэг гэхээр Kurt угаасаа Courtney-гоо салах гэжсэн. Тийм болохоор тэрээр дараагийн төлөвлөгөөгөө гаргаад явж исэн гэж ярьд юм байна лээ. Kurt-ийн гэр бүлийн өмгөөлөгч нь гарч ирж бас хэлсэн байгаа. Юу гэж хэлсэн гэхээр Kurt амиа хорлохоос хэдэн 7 хоногийн өмнө Courtney-г өөрийн гэрээслээс хасуулмаар байна гэдэг тийм
хүсэлтийг өгсөн байна. Гэсэн ч өмгөөлөгч нь өөрөө түүнийг баталгаажуулж амжаагүй байснаас болоод Kurt нас бараад Kurt-ийн 150 сая $1 тэр их хөрөнгийг өвлөж авахар болсон гэж байгаа байхгүй юу? Жохон эргэлзээтэй эвгүй байгааз. За тийм болохоор хэрвээ энэ хоёр салахаар бол Кортны сохор цоос ч очихгүй байсан. За тиймээс түүнийг алчих юм бол өв залгамжлалаар бүх хөрөнгөн дээр нь суух боломж үүсэх байсан учраас Кортны үүний ард байгаа гэж ярьдаг. Бас өөр нэгэн яриа юу байдаг гэхээр Куртыг өмгөөлөгчтэйгөө ийхүү ярьчихсан байгааг мэдснийхаа дараачаас маш тийм хатуу чанга харгас өмгөөлөгч хайж исэн гэж байгаа. Ямар ч нинжин сэтгэл шаардлага байхгүй. Энэ хүнээс салгаж болох бүх зүйлийг нь салгаад надад авчирч өгч чадах тийм өмгөөлөгчийг олоод өгөө гэдэг тийм яриа нь ил болсон. Тэгэхээр ер нь нэг тийм жоохон асуудалтай. За дараагийн асуудал бол L. Deuce-ийн $50,000 хэрэг байгаа. L. Deuce гэх залууд Courtney би чам $50,000 өгье. Чи харин миний гэрлэлтийг цуцлуулахаас өмнө миний нөхрийг зохицуулаад өгөө гэж санал тавьсан байна. За харин энэ L. Deuce нь тгийгээ зөвшөөрсөн гэж байгаа байхгүй. Гэхдээ энэ L. Deuce нь ч гэсэн бас нэг тийм хөгжмийн салбарын хүн юм шиг байгаа. Аялан тоглолтоор яваад ирэх хооронд хэдийнэ Kurt амнасаа алдчихсан байсан. Хэдийнэ өөд болчихсон байсан. Тэгэхээр надад хийх ямар ч зүйл үлдээгүй гэд өөд босныхан дараа гарч ирж Кортныг илчлэн ярьсан. За мөн тэрээр телевизийн шууд дамжуулалтаар нэг үнэн худлыг шалгах тест гэж байдаг штеп. Тийм тестээр хүртэл шалгуулаад түүний ярьж байгаа зүйл нь үнэн гэж гарсан байт юм лээ. Гэсэн ч ингэж ярьснаасаа 8 хоногийн дараа тэрээр галт тэргэнд дайруулан амнасаа алдсан. Айгүй сонирхолтой, айгүй сэжигтэй байгааз. Энийг нь хүмүүс юу гэж ярьдаг гэхээр энэ хэргийн ард Кортни байгаа гэдгийг илчлэн яриад өөд болж гин гэдэг нь энэ хэргийн ард Кортни байгаа гэдгийг баталж гинэ гэж хүмүүс ярьдаг. Та нар юу гэж бодож байна? За дараагийн асуудал бол Кортнигийн аав нь Куртийн үхэлд Кортни буруутай гэж үздэг. Аав нь яг тэгэж охиноо буруутгадаг гэсэн үг. Мөн энэ дээр бас нэг хэлхээ мартахаа шахаж байна. Юу гэхээр Kurt Cobain-ы гитар байдаг юм байна. Тэр нь ойролцоогоор $6-7 сая үнэтэй үн бүхий тийм гитар байдаг. Түүний охин болох Francis Beshte Isaiah Silva гэх залуутай 2014 оны 6 сард нууцаар гэрэлсэн. Тийм ч учраас түүний ээж нь хүртэл түүнийг гэрэлсэн гэдгийг мэдээгүй. Гэхдээ 2 жилийн дараа энэ гэрлэлт нь нуран унсан. Ингэхдээ юу басан гэхээр Francis-аас Isaiah гэх нөхөр нь Kurt Cobain-ы $6 сая үнэтэй тэр гитарыг нь авахаар шүүгтэлсэн байгаа. Надад хурмын бэлэг болгож өгсөн гэж Isaiah ярьдаг бол Francis юу гэж ярьдаг гэхээр би ерөөсөө тэгэж хурмын бэлэг болгож өгөөгүй, эн чинь бидний гэр бүлийн үнэтэй өв. Гэтэл яагаад би ингэж өгөх гэж маргаж исэн ч гэсэн сүүлдээ Francis залхаад за зүгээр наад гитар аваад тэгээд арилж үз гэд ингээд орхисон байдаг юм байна лээ. Хожим нь энэ гитарыг нь Isaiah $6 сая худалдсан гэж хэлсэн. Түүнийг нь гитарыг нь Кортни хүргэнийхаа гэрт нууцаар ороод орж ирээд хулгайлж авахыг завдсан. Тийм учраас Isaiah хадам ээжигээ шүүхэд өгч нэхэмжлэл гаргасан. За ингээд тэд олвол шүүхээр явж байгаад 2022 онд тохиролцоод ингээд дууссан байдаг юм байна лээ. Бас нэлийн асуудалтай. За тэгвэл эсрэг талын няцаалтууд юу байсан гэхээр L. Deuce-ийн асуудал бол L. Deuce чинь өөрөө найдваргүй мэдээлэгч байсан. Түүний амнасаа алдсан тэр явдал бол золгүй тохиолдол байсан. Арх уучсан байсан учраас зүгээр ингэж явж байгаа золгүй тохиолдлоор өөд болсон гэж няцаадаг. За түүнээс гадна Kurt Cobain угаасаа сэтгэл зүйн хувьд дарамттай байсан. Manic depressed байсан, ADHD-тэй, bipolar disorder-тэй, хар тамхины өндөр хэрэглээтэй донтолттой байсан учраас хэдийнэ амиа хорлохыг завдж исэн. Тийм болохоор энэ бол амиа хорлолт юм аа гэд цагдаагийн газрынхан үүнийг 1994 онд хэргийг нь хаасан. 2014 онд энэ хэргийг дахин нээж үзээд ер нь ийм олон шинжээчид ийм олон онол гаргаж ирж байгаа нь оргүй зүйл биш байхаа гэж бодоод бүх онолын дагуу шалгаж үзсэн байна. Гэсэн ч 1994 оны тэрхүү дүгнэлт хууль ёсных байна гэж үзээд дахин хэргийг ингээд хаасан байдаг. Одоогоор цагдаагийн газраас юу гэж мэдээлдэг гэхээр хэрвээ ямар нэгэн байдлаар шинэ нотлох баримт гарч ирээд шинээр үүссэн нөхцөл байдал бий болох юм бол энэ хэргийг дахин нээж шалгаж үзэх боломжтой. Тэрнээс биш одоо бол шууд дахиад хэргийг
нээж үзэх үндслэл байхгүй учраас бид нар яг энэ дүгнэлтэн дээр бат зогсноо гэдэг мэдээллийг сая 2026 оны 2 сард цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм байна лээ. За тэгвэл Куртийн дараа Кортнигийн амьдрал хэрхэн өөрчлөгдсөн талаар цухас дуртаад тэгээд энэ бичлэгээ дуусгая гэж бодож байна. За Кортни бол Куртийг өгснээс хойш бүх хүмүүс рүү дайрч эхэлсэн. Аав ээж рүү хүртэл тайраал та нар Риталин гэх имийг уулгаж исэн мэт багаас нь хүүхдтэй ийм уулгасан болохоор наа чин дондолтонд хүрч байгаа ингээл тэнгүүтээ нөгөө нэг Vanity Fair гэх сэтгүүлч рүү дайраал чи миний нөхөр рүү дайрч чи миний нөхрийг хар тамхи хэргэлдэг энэ төр гэж битсэн. Тийм болохоор чи ингээд тэр хүний өөртөө итгэх эзэн болох тэр одоо хүсэл мөрөөдөл хамаг эмээг нь үгүй болгосон чи энд буруутай гэх мэтчлэн таарсан хүн болгоно руугаа дайрч исэн, таарсан хүн болгоноос бурууг хайж исэн. За ингээд тэрээр урлагийн ажлаа болвол тасралтгүй үргэлжлүүлээд явж исэн 1994 онд тэдний хамтлагийн гаргасан цомог ч гэсэн маш амжилттай байсан. Үргэлжлүүлээ жүжигчний карьер нь ч гэсэн ингээд яваад байж исэн. За тэгвэл Курт нас барахаасаа хэдхэн сарын өмнө буюу 1994 оны 1 сард өөрийн хамтлагтайгаа хамт You Know You're Right гэх нэртэй сүүлийн дуугаа студид бичүүлсэн байдаг юм байна. Тэр нь ингээ хадгалагдаад үлдчихсэн. Тэр дуугийн цацыг тэгэхэд Кортни ууралж исэн. Кортнигийн байр суурь нь юу байсан гэхээр Nirvana бол Kurt байсан юм аа. Kurt байхгүй бол Nirvana гэж байхгүй. Тэгэхээр түүний энэ дууг нь яг л Kurted зориулж яг л Kurt-ийг харуулж дуйлантайгаар гаргах ёстой дуу. Тэрнээс биш та нарын зүгээр нэг цацчдаг дуу ч биш шүү. Гэх мэт байдлаар тэр хамтлагийн 2 гишүүнтэй хуулийн маргаан үүсгээд явж исэн. За нөгөө хоёр бол хариуд нь юу гэж маргаж исэн гэхээр Кортни Куртийн нэрийг ашиглаж өөртөө PR хийж ийн өөрийнхөө карьерийг одоо амжилттай болгохын тулд ашиглаж байна. Тэрэнд нь бол бид хоёр маш их гомдож байна. Түүний өв хөрөнгийг, түүний энэ үнэт нандин зүйлийг өөрийнхөө төлөө ингэж ашиглаж байгаа нь харамсалтай байна. Түүний сэтгцийн эрүүл мэндийг шалгаж өгөөч гэж маргаж исэн. За гисэн ч энэ шүүх хурал нь 2002 оны 9 сард эвлэрсний үндсэн дээр дуусгаар болсон байдаг юм байна лээ. Тэгвэл Кортни яг энэ цаг мөчөөс хойш бас л нэлээд асуудалтай байсан. Тэрээр 2003 онд маш их хэмжээний өвчин намдах им уугаад охиныхоо урт штэ тэр жоохон охиныхоо урт өвчин намдах им уугаад босч ирээд түүн рүү хашгичиж уурлаж өөрийнхөө амийг хорлоно гэж охиноо сүрдүүлсэн. Энэ нь ил болсон. Ингээд хүүхэд хамгааллын байгууллагаас Куртийн ээж дээр нь түр асрамжийг нь шилжүүлээд Кортни болохоор 18 сарын нөхөн сэргээх эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тийм ялыг оноосон байдгийн юм лээ. Ялаа эдэлж гарч ирснийхаа дараачаас түүний охин 17 нас хүрмэгцээ ээжийнхаа эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаад миний ээжийн намайг асрамжлах тэр эрхийг нь түтгэлзүүлж өгөөч. За түүнээс гадна миний одоо асран хамгаалах эрхийг манай аавын ээжд нь болон манай аавын дүүд нь шилжүүлж өгөөч гэдэг тийм хүсэлтийг гаргаж Кортни эцэст нь охиныхоо асран хамгаалах эрхийг алдсан. За тийм ч учраас Кортнид өв залгамжлагдаж ирсэн Куртийн үлдсэн эд хөрөнгө Франсис гэх охин руу шилжин очсон байгаа. Гэхдээ охинд нь яг хэр их зүйл очсныг нь бол мэдэхгүй байна. Ямар ч байсан Кортни бол Куртийн үлдээсэн тэр 150 сая доллараар ёстой дөргөх шиг дөргсөн байна лээ. Маш их хэмжээний шүүхийн зардлуудыг төлж исэн, янз бүрийн санхүүгийн сахилах батгүй байдлаас олж маш их мөнгө алдчихсэн, заллиулсан, хар тамхины хэрэглээ гэх мэтчлэн 27 сая доллар орчим мөнгийг алдсан байдаг юм лээ. Гэхдээ тэрэн дээр Кортни юу гэж ярьдаг гэхээр надад угаасаа эн чинь нэг их асуудал биш ээ. Энэ бол угаасаа л урлагийн мөнгө, гарах л ёстой мөнгө, харин ч би амьд үлдсэн нь их юм гэж ярьдаг юм лээ. За ингээд өөрт нь үлдсэн хөрөнгүүдээ охиндоо шилжүүлсэн. Мөн тэрээр Nirvana хамтлагийн эрхүүдийг нь ихэнхийг нь зараад ингээд дуусчихсан. Одоо бол үлдсэн эрх, үлдсэн өв хөрөнгө нь Франсис гэх охин нь хариуцаад явж байгаа. Одоо бол Кортни Лондонд ганцаараа амьдардаг юм лээ. Хотоогоо хоёулахнаа Лондонд амьдардаг. За тэрээр бол би 32 жилийн турш олон нийтэд яллагдаж ирсэн. Тийм учраас би өөрийнхөө амьдралаар цомог гаргах гэж байгаа гэж сүүлд ярьж исэн. Тэгэхээр удахгүй Кортнигийн шин цомог гарч ирж магадгүй. Куртос хойш дахин хин нэгэнтэй гэр бүл зохиогоогүй ийм хүн байгаа. Одоогоор 90 саруул 61 настай ийм эмэгтэй байгаа. Харин түүний охин болох Франсис биш дээ. За тэрээр бол өөрийнхөө аавын талынхантай илүү дотн байдаг.
За одоогор бол Францис Тони Хоукийн хүү Райли Хоуктэй гэрэлчсэн байгаа 2023 онд гэрэлсэн 2024 оны 9 сард өөрсдийнхөө хүүг үлгээдэн авсан. За тэрээр бол зураачаар ажиллаж амьдардаг. Ер нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс зайдуу яг л өөрийнхөө тухтай тайван орчинд өөрийнхөө хүссэн зураг зурж студидтэй амьдрахыг илүүд үздэг гэж өөрөө ярьсан байдаг юм байна лээ. За ийм одоо асуудлууд үүссэн байна. За тэгэхээр та нар одоо юу гэж бодож байна? Үнэхээр ээж нь аавынх нь аминд хүрсэн юм болов? Үнэхээр энэ гайхалтай дуучны арт, энэ гайхалтай дуучны хэргийн арт эхнэр нь байгаа юм болов? Эсвэл зүгээр үнэхээр амиа хорлолт, хар тамхины дондолтоос үүссэн амиа хорлолт байсан юм болов? Та нар өөрсдийнхөө дүгнэлтийг бас комент хэсэгт үлдээгээрэй. За тэгээд энэ болтол бичлэгтэйгээ хамт байсан та бүгдтэй маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Баярлалаа манайхаа. 실없는 얘기를 마저도 서로에게 웃어주던 사랑하지 않는